За нэг бүгд сүнсний өвдөл юм шиг байна. За сүнсний өвдөл болохоор дээр нэг пост оруулсан байгаа. Энэ удаа бас дахиад оруулъя. Сүнсний өвдөл гэж юу гэлтгүй юу тодорхойлж уншиж өгдөг талаар бас хүмүүст төлөв болгох зорилгоор сүнсний амлын бас тодорхойлохгүй бас гарах гэж байгаа учраас сонирхолтой хэлж байна. За ерөнхийдөө нэг хүмүүс 7-оос 12 сүнсийг илүү одоо сүнс илүү хүний биед одоо байгаа. Тэр нь онцлог чиг үүрэгтэйгээр энэ махан биеийг нэрлэхэд амьдруулж өгдөг өдөртж явдаг. Айгууг би 10 сүнс тодруулж өглөө тодрууллаа. За тэгээд хамгийн өдөр тусан сүнс гэдэг уншилаа. Тэгээ манай сүнсээ сонирхдаг хүмүүс ойлгож байгаа хаа. Сүнс хөвчлэн ээжийн талаас ирдэг. Гэхдээ энд бол одоо арай өөр бас гарч иж байгаа учраас жинхэнэ нөгөө сүүлийн үед яриад байгаа шинэ сүнс гэдэг трендийн сүнсний төлөв. Гэхдээ хүмүүс шинэ сүнс гэдгийг цоошин сүнс гэх юм бол цоошин сүнс биш шүү дээ. Цоошин сүнс гэх юм бол одоо энэ аутизмтэй хүүхдүүдэд төрөд байгаа хүнтэй харилцааны одоо ур чадвар хэлээрийн тархины хөгжил арай сул байгаа. Тиймэрхүү одоо хүүхдүүдийн сүнсийг шинэ сүнс гэж ярьж шүү дээ. Энэ хүүхдийн сүнсийг бол яг тэр шинэ сүнс гэдэг амьдралд оруулах хэдий ч гэхдээ нэг нэртний сүнсүүд эргэж төрж үлрэхтэй төрж байгаа тийм сүнсэнд орж байгаа. Учираас яг гадуур нэг шинэ сүнс гэж хэлээд байдаг сүнсний төрөлтэй хэлжээ да. За тэгээд яагаад тэгж хэлэхгүй хүсэхгүй байгаагаа одоо энэ сүнсний тайлбар дээр одоо гарна. За тусан сүнсэнд эртний амьтны сүнс байна. Тэнгист далайн хав бол төрж исэн. Тэгээд тэр нь бол нэлээд дээр өгдөг бол одоо энэ бол нэлээд дээр өгдөг шүү. 13,100-ны дараа хүн бол төрж байгаа. Хүн болж анх удаа хүн болж хүүхд толгойд ижидэрч мэдлсэн гинэ. Энэ 13,100 гэдгээ эдгээр өөр тооллоор хэлээд энэ наашаа дэлхий рүү хөрвүүлэх юм. За 10 гаруй мянган жил лав байгаа байхаа. За 1300 гэх юм 1300 гэж ойлгох гэдэг байхгүй юу? Тэгэхээр дэлхийн 1300 гэхлээр дэлхийн 1300 шиг эдгээр ч одоо нэг сүнсний насаас шал өөр шүү дээ. Тайнаас сүнсний хүний одоо махан бид нар төрсэн нас бол нэг өөр. Гэтэл сүнс өөрөө бүтээгдсэн нас чинь нэг өөр. Сүнс өөрөө бүтээгдчихэд нэлээд тийм чадварлаг сүнс болж өсөн дэвжиж байгаа. Одоо бидний хооронд эдгээр насанд хүрч байгаа юм тэгэхээр бас нэг өөр нэг болдог байхгүй юу? Настай байдаг. Тэгээд насны тэр тоомоор өөр хэлбэртэй байх шиг байна. За би өөрөө сайн бас нэг ойлгосонгүй. За тэгэхээр энэ сүнсийг хэрэг одоо хаана байгаа юм бэ энэ биеэс нэг хайх юм бол тархиныхан цагаан бодис дотроос ингээд мэдээлэл уншиж гаргаж ирж байгаа. Тархины цагаан бодис, саарл бодис, цагаан бодис гэж хэлнээс саарл бодис дотроос нь хөгжлийн уншаа гаргаж ирж байгаа. За энэ сүнсний гол хийх үүрэг нь одоо энэ цагт чинь далай тэнгисүүд маш их тийм өнөөгн төрхөө гэдэг нь нэгдүгээр алдчихсан. Хоёрдугаар далай тэнгисийн дотор байгаа амьдрал яг анх бүтээгдсэн тэр ариун дагшин гэдэг нь онгонч гэдэг нь үүрэг оройлно. Үүрэг нь одоо байхгүй болоод тодорхой хэмжээгээр одоо сүрлийн ирмэг рүү нэлээд төгч ирж байгаа. Бас л хүндрэлтний дунд өвчин тахал илбэгшиж байгаа шиг далайн өдөртжсэн маш ихээр өдөд цовж усны ариун дагшин байдал юм уу шинт байдал дээр давс хожрын тэнцвэрч байдаг юм. Тэр чадварууд бол нэлээд доройтсон байгаа учраас ийм нөгөө юу сүнсний тэр тэнгисийг тэр онгон дагшин ариун өлгий байхад нь амьдралыг тэтэржсэн тэр цаг үе тэр дүр төрхөнд байх үед нь далайн хав бол төрөө тодорхой бас тэр үүрэгтэйгээр орцож тэнгисийн бас нэг эддийн гэдэг юм бүтээгчдийн нэг болж исэн сүнс илэрч төрж байгаа гэж байна. Тэгэхээр тэнгисүүдээр нэлээд явна. Тэгээ оцсон газар болгоныхоо тэнгист одоо шаанд нэг өмбөж өөрөөр мөрөглөөр ингээд залбирлаар ингээд тэр хогтоо тэр бүхэн ирлээ. Тэргээ тийм нэгэн цагт юм байсан одоо сүнстэй хүн ирлээж гэх тэрж таниулаад болж болох өнөглөө. Тэр энэ цагийн далайн амьтдтай хамтарч бидний ертөнцийн үйл арга ертөнцийн үйлийг бас хийх юм байна. За эхний удаагийн үгс ингээл танилцуулж байгаа. Тэгээд илүү
тамга гэдэг зүйл дээр дэлгэрэнгүй яг яаж үйл хийх гэдэг аль тэнгис дээр очих гээд ямар амьтдын одоо сүнстэй илүү хамтарч юу гэдгийг тэр амьтдын ямар урагтай байдаг тэнгистэй орч идэг өөрийнх нь сүнсэнд ямар чадвар байгаа нь тэрийг нь яаж хөвлөсрэж гаргаж ирэх гэдэг нь дараагийн асуудал шүү дээ. За хоёр дахь сүнс нь махан сүнс. Ээжийн аавын ясаар дамжиж ирсэн буюу бидний хэлдгээр бол ээжийн талаас ирсэн сүнс гэж хэлж байдаг. За тийм байна. Удмын ээж удмын сүнс. За өмнө нь эмэгтэй хүн болж төрж байсан нөгөө бол онгод явсан сүнс байна гэж хэлээ да. За одоо бол удмынхаа өвгтийн зэрлэгдэл 5 дугаар хэмжээстийн хөгжилтэй буюу 5 дугаар хэмжээстийн сүнс болж өөрөөр хэлбэл төрөл нь буурч мэдлж байна. Жогнотууд бол нэлээд өндөр 16 дугаар хэмжээст гээд нэлээд дэш явна шүү дээ. Тэр төрлөө буурч төрж ер нь яг иймэрхүү онгод байсан сүнсүүд эргэж төрж байгаа. Яагаад гэвэл хүн төрөлхтнийг гэгэрэл төтлөх гээд байгаа учраас хүмүүс өөрсдөө байж за ингээл нэгдүгээр ангийн бага хөвгүүд ингээд байж тэнд орж багш хичээл заахгүй магадгүй тэнд орж 2 3 дугаар ингээд ах экстерний хичээл заахгүй тэнд ямар өшөө хэмжээсний хичээл байдгийг ямар шинж ухааны хичээл байдгийг бид юуг судлах хэрэгтэй гэдэг бүгдээрээ мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ цагт бол хүн төрөлхтөд ерөнхийдөө нэг 3 дугаар хэмжээсийн сүнсүүд их хурцлан байгаа учраас тэн дотор заавал онгод байсан ч гэдэм бурхад байсан ч гэдэм илүү өндөр хөгжилтэй илүү өндөр чадвартай сүнсний өөр одоо хэмжээстэй сүнсүүд ирж ижиж бидний хүний сэтгэлгээ ч гэдэм оюун бодлыг ч гэдэм ертөнцийг харах одоо тэр хандлага чиглэлөө бидний өөрчлөх зорилготой ирж байгаа сүнс учраас онгод байсан сүнс ингэж бууж ирж байгаа. За иймэрхүү сүнсүүд мэрсэр өмшигтэй байдаг шүү. За тэгэхээр тэр юм байна. За угсаа харуулыг сэргийг гол зорилго нь энэ ч өөрөө нэг өндөр хэмжээстэй онгодын сүнс гэдэг чинь гений өвдөл ярих юм чадвартай маш их туршлагатай байгаа, маш их мэдлэгтэй байгаа сүнс. Тэгэхээр бүр угаар одоо бид нар чинь ингээд хөөгд явхад одоо танаа ээжийн одоо хизээ хамгийн анхны уг нь гаргах нь их дэлхийд байна уу ямар нэгэн удам угсаанд ч юм хизээ анх бий болж ямар тэр угсаа гарвал ямар чадвартайгаар энэ дэлхийд оршиж ийсэн. Тэгээ тэр уг гаргалын тэр төхүүдийг өвлүүлэх хэрэгтэй уурах тархийг өвлүүлэх хэрэгтэй гэж байгаа юм. Тэгэхээр тэр уг гард угсаа гаргалын өвдөө эцүүлдэг эмэрхтний хүмүүс нь нэлээд тархины хөгжлийн хувьд хамаагүй одоо чадвартай гэдэг юм эсвэл тархийг хөгжүүлэх илүү их мэдлэгтэй ч гэдэг юм. Эсвэл ямар нэгэн байл тархиныхаа одоо маш оюун ухаантай амьтдын гэдэг юм нэг гэдэг юм. Удамд төрж байсан байх гэдэг. Тэгэхээр нөгөө усан хүсээгүй энэ махан биеэр урагт биеэр энэ шимт биеэр дамжуулаад энэ айхтартай тархины хөгжлийг эрдэмийг одоо ингээд удамдаа одоо чиний хүүхдүүд гэдэг ингээд энэ угаар буцаж зэрэгж хүчрэх гэж зоригтойгоор чамаа ингээд төрүүлсэн байна. За би хэрдэм сурах хэрэгтэй шүү гэж. Тэгээд энэ цаг чиний сурж байгаа бүхэн эрт цагтаа чиний мэддэг зүйлгүй чиний мэдлэг туулал байсан учраас амархан сэргэж амархан гарч мэдсэн бүхнээ одоо сүнсэндээ маш амархан ингээд өглөө тэгээд дахиад буцаад яв. Магадгүй дахиад нэгэн цаг дэлхийд дахин одоо дэлхийн хүн төрөлхтнийг ч гэдэг юм уу удмын үсээ ч гэдэг юм уу гарлын гээдийн одоо маач гэдэг юм өргөхөөр эргэж ирэх тохиолдолд энэ цагт мэдсэн мэдлэг чинь тэр цагт дахиад чиний мэдлэг бууж ирэх учраас их юм сурцгаарай гэж шүү. За тэгээд бас нэг махан бий чинь махан сүнс чинь тодорхой хэмжээний одоо тэр гаргалын мэдээллийг яаж сэргээгээд яаж өгүүлэх юм бас нэг тийм юу байгалах л та. За дараагийн сүнс ясан сүнс гэдэг сүнс байгаа. Аавынхан талаас болдог үрдэг. Тэгэхээр чиндээ чам дээр бас л аавын ясаар дамжин нэлээд дээр үеийн нэгэн эцгийн сүнс гэж ирсэн гэж нэлээд дээр. Тэгэхээр нэгэн эцгийн сүнслэр урд энэ дэлхийд амьдарч байсан сүнс bay шүү. Төрөөгүй энэ лав сүнс одоо сүүлийн үед төрөөгүй баг 1000 жилийн бүр өнгөрсөн гэхээр 1000 гаруй жилийн өмнө төрсэн тийм сүнс төрж хүн болдог байсан сүнс гэсэн үг шүү дээ. Гол нь энэ сүнс яагаад ирсэн бэ гэхээр аав чинь удмын мөн чанарыг тээж ирсэн. Аав ч удмын сүнсний амьдрал, сүнсний гэр бүл, сүнсний
авиас бэлэг, сүнсний зүүн бэлэг, одоо сүнсний маш их чадвар тэнд удамд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр удмын чанарыг сэргээх гэж ирсэн. Магадгүй нэг жишээлбэл ингэж энэ удамд нь биеийн зүүн сайтар, биеийн зөнгөчин сайтар өртөөсөн биеийн удмын үүд чинь болохоор хүний биеийн зөнг маш сайтар тийм хөгжүүлж явсан, биеийн зүүн сайтай тийм удмыг өртөөсөн байна. Тэр мэдээлэл чиний нугасан байгаа байхгүй. Тэгэхээр биеийн зүүн гэдэгт нь өөрөө одоо төвийн нэр томьёо гаргад юу бөөгхөн зүүн. Тэгэхээр энэ сүнсэн биеийн эрдэм ихтэй ов, мэх, осгоо, самбаа ихтэй сүнсний зэн бэлэг сайтай гэх мэтлэг ийм олон чадвар байгаа. Тэгээд ийм сүнс ингээ хүний бие төрхөөр генерэн дамжуулаад би нөгөө биеийн зэн гэж ярьдаг. Одоо энэ зэн өртөөлөгдөөд бөөгхөн зэн өртөөлөгдөж өрөөд өгдөг. Тэгэхээр бид нар чинь үний гол зорилго чинь юм л үү шүү. Одоо аав чинь чамаа ингээл эрдэмтэй болох гол хичээгээд энэ тийм эрдэм сургаал, спортоор хичээлүүдэл, үзүүлэл нэг тайлбарлаад байгаа шиг чиний сүнсний аав ээж чинь бас чиний сүнсийг хөгжүүлэх гээл ингээл олон одоо төрүүлээл. Тэгээ тэр зорилго нь аав ээж чинь чамаа эрдэмтэй болох гэдэг яахад чамаас гарах хүүхдүүд чиний тэгээ үр ач зээнэр ингээл энэ дэлхийд мундаг одоо хүүхд болж үгдээсээ чадвартай хүүхдэн болж үгдээсээ гэж хийж байгаа шүү дээ тийм. Тэр шиг нэг сүнсний чинь ээж аавд нь бас тийм зорилготой учраас нөгөө чамайг дэлхийд төрүүлээл сүнсэн чинь аргын мэдлэгийг суулгана бас бэлгийн мэдлэгийг суулгана. Чи энэ цаг төрөлтөө шинжлэх ухаанаар юу таньж мэдсэн, ямар эрдэм мэдлэг сурсан, юу одоо өмссөн тэр чинь сүнсэнд нь тэгдэл. Тэгэхээр чи дараа тэрхтээ 1000 жилийн дараа тэрхтээ 1000 жилийн өмнө шинжлэх ухаан тэр дайнаа өртсөн байсан би тэр хүртэл тийм зүйлүүдийг мэднэ. Тэгээд дараа 1000 жилийн тэрнээс хойш өртсөн шинжлэх ухааны заад ингээ өглөө танихад арай хэлбэр байхгүй. Тэгэхгүй ингээд төрж байгаа хүний гэн тасар төрүүлчихэл шинжлэх ухаан сургана гэдэг чинь бас аюу тийм одоо нэн шин учраас сурахад бас хүндрэлтэй зүйл байхгүй. Тэгэхээр тодорхой хугацаагаар төвлөлээд эсвэл ингээд удам дамжуулж байгаа мэдлэгийг чинь шинжлэх ухааны мэдлэгч төр, бэлэг ухааны мэдлэгч төр заавал ингээд төвлөлээд уламжуулаад явж байна. Тэрээс хэрвээ чи тийм одоо удмын өвгдийн мэдээллийг өөртөө өглөө гэдэг юм уу тэгээгүй байсан бол яг ингээд төрчөөд уучраа болохгүй жоох хүүхд яадаг үлээдээ ярьж чадахгүй ингээд юм ойлгохгүй энэ яагаад энийг юу гэдэг яагаад тэгс нэрсийг энэ олон асуулт тавиад байх хэмжээний өдөө болтол юм шүү дээ. Тэгэхээр тэр чинь нэг заа сургаж явдаг гэдэг шиг сүнс чинь бас ингээд олон удаа төрөхтэй бас тэрийг сургаж явж байгаа шүү. За тэгээд өрсөлдөд генер дамжуулаад биеийнхаа зүүн өртөж үлдээ. Аавын аав нар чинь одоо ямар чадвартай, ямар сайн талуудтай, ямар урд дүүтэй, ямар оюун бэлгийн одоо хүчтэй тэр бүгдийг чинь өвлөж үлдэх хүртэл ирж шүү. Тэгэхээр ясан сүнсийг чи өөр чамд ямар ч ясан сүнс ирж болно. Гэхдээ яагаад заавал аавын талаар энэ ясан сүнс ирээд байгаа гэхээр аавынхаа одны хөдөл мэдлэг одоо гений чадваруудыг дархлаа ноён нуруу төлөв төвшин байдал ч гэдэг юм уу, сэтгэлийн хагас ч гэдэг юм уу, галч гэдэг юм уу, урам зоригч гэдэг юм уу, эр зоригч гэдэг юм уу, одоо тийм стратеги тактикч гэж ярьдаг да тиймэрхүү байдлыг л өгсөн байна. За дөрөвдүгээрт нь өгөгдлийн сүнстэй сүнс байгаа. Энэ сүнс болохоор чиний өмнөх насны сүнс байна. Өмнөх наснда чи хурмстад төрж нарны хурмстын хүн болж байсан. За нарны хурмстаас хурмстууд нь агаар мандлыг хэлж байгаа шүү. Одоо ингээм амьсгалаа дагаар дээш ингээ үүлмэл бороо одоо энэ айсаа хурмст гэж нэрлэж байгаа шүү. За тэгэхээр нарны хурмстаас дэлхийд ирж төрж байна. За нарны хурмстад хүнтэй холбоотой хүний сүнс болж төрдөг. Сүнсүүд байдаг. Тэгээд тэдгээрийн нэг ийм баггүй. Одоо ингээд чи ингээд сууж байгаа чамд наран сүнс гэдэг нэг сүнс бас байдгийг. Ахнаалагч юм наран сүнс гэсэн сүнс байна. Тэр наран сүнс бидний яг бид дээр байхгүй хэрнээ нарны аль нэг айсад ч юм уу тийм нарны одоо дагуул гаргууд дээр ч юм уу бүр нарны одоо цүн дотор ч юм уу эсвэл нарны дээр солонгон хүрээд ч юм уу төрж байдаг. Тэр утгаар нь хэн нэгэн хүний нарны сүнс бол төрж исэн гэсэн утгатай. Төрөлтөй чиний өмнөх насны нарны сүнс болж исэн гэсэн үг шүү. Яг өмнөх насны хүмүүс төрж исэн гэж яригдж штеп. Тэгээ энэ наснд нь үлдэх нь буюу урагтар оюун ухааны сүнс болоод ирчихсэн.
За тэгээд чиний энэ сүнс чиний хөмсгөөр дамжиж холбогдно. Энэ сүнсүүд ямар нэгэн байдлаар бие рүү холбогдож би өдөртөж байгаа штэ. Сүнсэл биеийг нь өдөртөж байгаа махан би сүнсээ залтдаггүй шүү. Сүнс нь махан би илүү залдаг шүү. За илүүтэй залдаг гэдэг чинь. За энэ сүнс хөмсгөтэй илүү холбогдоод тэгээд хөмсгөөр дамжуулаад их тархийг ороод энэ их тархи гэж хоёр тархи ялж байгаа. Тэгэнгүүт их тархинаас доошо бүх хос хэрэгтнүүдийг удирдаад хос хэрэгтнүүдийн тэнцвэртэй ажиллагаа. Хос хэрэгтнүүд хоорондоо ингээд хам ажиллаж байгаа хэрэгтэй. Айл нэг баруун бүрэн сайн ажиллаж зүүнгээр сул ажиллаж болохгүй. Жишээ нь хоёр дал байлаа гэж бодоход нэг дал нь өргөж нэг л хэмжээ авч болохгүй адилхан хос хэрэгтнүүдийн хооронд нь ижлээ ажиллаж байдаг. Тэгжээш нэг хүн ингээд тэнцвэртэй ядаж тэнцвэртэй алах шүү дээ. Тийм тэгэхгүй нэг ингээд алхаад байж болохгүй. Гэдэг шиг одоо бүх хос хэрэгтнүүдийг л тэгшмийн болоод тэнцвэрийг нь хангаж өгч байна. За нэг гол зорилго бол за яг энэ үеийн зүйлсээ тэр хүүхдийг тест тэгж өстой эрдэмтэн болгоо шүү дээ. Тэр одоо баатар болгоо шүү дээ. Эсвэл тэр хүүхдийг заавал ийм хэрэгцээтэй болгоо шүү гэсэн тийм айхтар одоо өөрөө бол энэ үеийн зүйлс байхгүй байгаа шүү. За тэгээ энэ үйлдэлийн зүйлс хэрэг гэмтчих юм бол галгүй илтгэх болохоос гадна мөрөөдөлгүй болж чадна. Хөрөх тийм аюултай байдаг шүү. Зарим хүмүүс нэг мөрөөдөлгүй хүмүүс явж байдаг. Энэ үүлийн сүнс буюу үйлдэлийн сүнс нь гэмтчихээрээ дэгдэг байна. За ингээд өгдөггүй. За тавхаар сүнс. Манай ээж чинь ингээд сүнсний үйлдлийн үнж өгөөч гэсэн шүү дээ. Тэгээд сүнсний үйлдлийн үнжиж байгаа шүү дээ. За амин сүнс. За энэ хөх аймын сүнс байна. Амин сүнс гэхээр чиний аминасыг хамгаалж байгаа юм. Аминас чамд аминас хайрлаж байгаа сүнс л дээ. Чи амин сүнсний тусламжтайгаар чи амьсгалж байгаа сүнс байхгүй. За хамгийн эртний сүнсүүд энэ хөх аймын сүнс байдаг. Хамгийн эртний хүн төрөлхтний дунд төрсөн мөн бид төрсөн энэ амин сүнснүүдээс дотроос хамгийн эртний сүнс нь хөх амин сүнс. За тэгэхээр энэ амин сүнсийг хамгийн их дээр хайрлаж явах учиртай шүү л гэж байна. Яг л чиний аминасыг хамгаалж аминасыг чамд өгч байгаа тийм сүнс учраас өөрийнхөө эртний амин сүнсээ хайрлаж амин сүнсээ хайрлаж ингээд аминасандаа хайртай амьдралд хайртай амьдрал хайрсан нэрэн тойрны хүрээлэн байгаа оршин орчинд хайртай ээжтэй хайртай хотустай хайртай байгаарай л гэсэн үг шүү. Ганцхан өөрийгөө хайрлаад байна гэсэн үг шүү. За дараа нь наран сүнс гэдэг одоо сүнс орж ирж байна. За энэ наран сүнс чинь нарны цаан бүр чандад тийм нэг цагаан цацраган хас гэдэг орон зайд байна. Хас гэдэг амь бүтээсэн орон зайг л хас гэж нэрлэдэг юм да. Уруулсан орон зай. Голтуу яг хасаараа ингээ амь хасаараа ирэх юм байна. За энэ хасад ямар сүнс байдаг? Бүтээгч сүнсүүд байдаг. Бүтээгч сүнсүүд. Тэгээ энэ бүтээгч сүнсүүд яагаад хүний ингээд наран сүнс болж эхлэхэд ирээд байна гэхээр нарны гэрлийг нарнаас ирж байгаа гэрлийг тэр цагаан цацраган хасаас ирж байгаа тэр сүнс чинь нарны гэрлээр дамжаад нарны гэрлийг хийж авчирч өгдөг. Нарны гэрлийг хөр шараа руу түгэх эсрүү тосч байгаа эсрүү өгөх гэх мэтлэн бэлэгдэлтэй үүрэгтэй оршиж байгаа нэг талаасаа нөгөө талаас чинь наран сүнсний тусламжтайгаар чиний бие халуун 36 хэд ч гэдэг тийм дулаантай оршиж байгаа. Чи огт ингээд дулаан халууны хүмүүсд уухгүй идэхгүй явж хахад эргэн тойрны одоо өнөөдөр энэ тийм 20 градус лагаа штэ. Тэгэхээр чи 36 эмтэй бэлдээл явж байгаа. 36 энэ жишээлбэл наран сүнс чамд гэрлийг авчирч өгч байгаа. Нар шингээ авчлаа гэдэг наран сүнсний нөөцлсөн гэрэл буюу итгэлийн төлөөс гэдэг үеснээс гэдэг дотоод дулаанаас хасын орон зайнаас ирж байгаа тэр галын хүчин чигийн хэмтэй яг үгүүдэл тэгж явж байгаа гэдэг болгоод тэгээд чухал бас сүнс байгаа шүү. За тэгэхээр ихтэй юу ялт юм бэ? Одоо цань ундагны үс гэж ярьдаг шүү дээ. Тэргээр илүүдэхгүй холбогдож орж ирж байна шүү. Ирчмээ болоор алтан эрдэнэс балтаас авдаг юм байна. За дараагийн сүнс болохоор сүнс гэдэг нэг сүнс байгаа. Сүнс.
За энэ болохоор жинхэнэ бас сүүлийн хүмүүсүүдийн хөрөнгө зэмэрсэр ирж байгаа сүнсүүд байна. Энэ сүнсүүд ирдэг болоод баг үдээ. За их дэлхийн нэг сүнс. Тэш нэрлэн сүнс. Дэлхийн тайгууд үүсч байхад бүтээгдсэн сүнс. Анх ингээд дэлхийд ингээд тайгууд ургаал дэлхийн гадрах дээр тэгэхэд тэр үед ирсэн тийм сүнс байхгүй юу? За тэгэхээр тэр самар яаж зүгөх бол юм дээр. За тэгэхээр энэ сүнсүүд бүтээгдсэн. За хүний шимт буй бидний энэ махан бие одоо физик энэ шимт бие 5 цул махбодтой энэ шимт бие шин дутагдаж дархлаас суларсан энэ цаг үед сүнсүүд зарим хүний сүнс болж мэдлж байгаа. Тэдний нэг болоод сүнсэрч байна. Өөрөөр хэлбэл одоо ч тэгэл хүн амархан өвчлөмхий болж шээ, амархан ядрамхай болж байна, өвчлөмхий болж байна, тахал хижиг янз янзын өвчин амархан нэрвдэж байна, өгөж өгдөж байна. Скод эрэмдэг зэрэмдэг болж байна. Тэгэхээр буцаагаад хүний махан бие чинь эмзэг төрхөн байдлаас нь гаргах зорилгоор юм сүнс гэдэг эртний анх хүч тайгаар ядуулсан юм сүнсүүд зарим хүний хувьд бол хад чулуу болсон сүнсүүд, зарим хүний хувьд бол ертөнцийг болсон сүнсүүд гэх ийм хүчтэй сүнс болж байгаа. Чиний хувьд болохоор илүүтэй тайрыг бүтээлцэж явсан тийм сүнс учраас чиний бид байгаа сүнс, чиний одоо өвдөд байгаа эрхтэн байна уу, одоо хүч өргөдөд байгаа эсүүд байна уу, тэдний чинь буцаж ингээд маш хурдан бодос өвчин илгнээс чинь ингээд уулгаад өгчих тийм чадaltaй сүнс ирсэн байна шүү. Тэгээд сүнсүүд нь цөөн ирж байгаа. Ингэж ирснээр ялангуяа хүүхдийн сүнсүүдийг өвддөггүй болгох тархлаараа сайжруулах гэж ирж байгаа. Тэгээд нэмэлт тийм хамгаалтын сүнс орж ирж байгаа. Орж ирсэн сүнс биш шүү. Хүүхдээ шүү чи. За дараа нь 8-д нь хүн сүнс гэдэг болтол гарч ирж байгаа. Одоо ээжийн цусаар дамжин огторгон хүнээс ирж байгаа сүнс. Огторгон хүүнүүдийн эхлэхэд хүн орон зайнуудаас ирж байгаа тийм сүнс байхгүй. Тэгээ энэ хүн сүнс яадаг вэ? Сэтгэлийн тэнцвэрийг нь хадгалж өгдөг. Сэтгэлийн төлөвшил, тогтвортой байдал, амгалан төлөвийг хүн бий болгож өгдөг сүнс. Тэр хүн сүнс одоо хүүнүүдээр дамжиж ирэхдээ жишээлбэл одоо чиний чамдэр энэ хүн сүнсгээр хүүхдтэй холбоотой энэ сүнс жишээлбэл дэлхийн үе одоо сарны үе сарны хүү, далайн хүү, тэнгэрийн хүү, оргын хүү гэж ингээд олон хүн бүлүүдийг дамжиж авч байгаа чамд эрэхтэй амьсгалах тийм хүчийг амьсгалаар чинь дамжиж тэр одоо түмэн бодисыг чамд тэж зарж өгч байгаа гэж ойлгоо. Тэгээ ийм хүн ер нь бол хүүхдүүд хөвдөд байхдаа гонх байхдаа чиглэж байгаа жижигхэн хүүхд болдог байхдаа хүүгээр амьсгалж байсан гэдэг. Хүүгээр дамжуулаад ихсээр дамжуулаад ээж тэгээ ээжийнхаа ээж чинь их дэлхийн одоо их болсон орон зайнаас гээд явж юм 108 метрийг үүсгэж гэж хэлнэ түмэн бодисын үлгэж тэр бүх ихсэг ирчмүүдийг шинүүдийг ертөнцүүдээр авч чиний бие урагч торинсон шүү дээ. Яг тэр шиг өнөөдөр тэр хүн сүнс чиний хүүгээр дамжуулаад огторгон эрчим энерги дутуул огторгон хүүтэй олдсон. Дэлхийн хүн эрчим энерги дутаад дэлхийн хүүгээс авсан. Сарны эрчим одоо аршаан болоод тийм чиг гэдэг юм мөксөвдийн эрчим чамд дутаад тэрөө дамжуулж авч. Тэгээд чиний ихтлгээс одоо өнөөдөр ихтгэлхийн татан мохотын эрчим энерги хоолмос маш их чанаргүй бодоод байсан юм. Одоо амин дэм сул болчихсон. Чамаа ингээ бүрэн бүтэн ингээд одоо хүч чадалтай байх гэдэг юм бэр тэнхээтэй байх, эрүүл сард байх, хангалттай хэмжээний шинтэй хоолмос бидэхээр болчихсон их цайх шиг. Тэгэхээр тэрийг хүүгээр чинь дамжуулж нөхөд сэргээж өгч байгаа. Орлуулж өгч байгаа тийм сүнс байгаа шүү. За тэгэхээр хүн сүнстэй хүмүүс өстой хүн хөдлөө эрүүл сард чивэр одоо галтай, ариун, шимт хичээлтэй хүн бодистой гэн тийм мундаг байдаг шүү. Тэгээд дээрээс нь сэтгэлийн хямрал гэдэг зүйл багт автахгүй байх тусалтай. Тэнцвэрийг чинь хангаж өгдөг. Тэгэхгүй бол одоо хүн сүнсгүй хүмүүс яаж юм бэ? Маш амархан сэтгэл хөдлөл орж. Маш амархан сэтгэл хөдлөл орно. Маш их амархан юм ингээд хавд ингээд
дороот чинь суларч тэгээ тэнцвэргүй гэдэг юм шүү. Юу сэтгэлийн хувьд маш тэнцвэргүй. Тогтов. Одоо ажил дээр амьдрал дээр гарсан ч гэсэн тийм одоо нэг ажиллаж байгаа хайдаг гэсэн нэг юм зарж байгаа байдаг ч гэдэг. Тэгээд зөвхөн сар цариндаг ч гэдэг. Тиймэрхүү байдлаас сэргийлсэн тийм гоё сүнстэй байна чи. Хүн сүнс гэж нэр. За дахиад өсдгөөрх нь гэрлийн сүнс гэдэг юм. За энэ гэрлийн сүнс чинь одоо онгол сүнс. Онгол сүнс. Эцэг их одоо ямар хүмүүст энэ гэрлийн сүнс буюу онгол сүнсийг илүүтэй өгдөг вэ гэхээр ер нь бол гэрлийн сүнс. Гэхдээ чиний гэрлийн сүнсний онгол гэдэг англиар тариалаад байгаа байхгүй юу? Тэгэхээр эцэгний дэсэнд ороод сонгогдож илэрхийлдэг тийм тусгай сүнс. Онгол сүнс болохоор гэрлийн буртууд иргэн ирж байгаа сүнс байхгүй юу? Гэрлийн ертөнцид бурхад байж байгаа дэлхийг бурханлаг шинжнэр ариун одоо сэтгэл гэгэрэл гэдэг юм ном эрдэм өшөө зөөчлөд энэрх одоо бусдыг хайрлах хамгаалах дэлхийг хайрлах заа тэгэл одоо үдсэн зовсон ядуусыг гэдэг юм өнчин өрөөсөн ан амьддагч гэдэг юм ихтэйшлийн хүчрээ ялах нэзрээ бүхнийг хайрлах зорилготойгоор энэ онгол сүнсүүдийг бурхтыг эргэж дэлхийд хүн болгох төрөж байгаа. Египтийн бурхтын харьяалал багтандаа энэ сүнс чиний сүнс. За тэгэхээр гэрлийн бурхад гэгэрлийг эхлүүлэхээр ирж мэдлэгтэй ийм гэрлийн сүнсийг авчирдаг. Тэгээ ийм гэрлийн сүнстэй байснараа чамд ямар тал давуу тал үүссэн бэ гэхээр чамд яг ямар тал давуу тал үүссэн яг гол нь ээж аав ч сонгосон сонгохоос шалтгаан болохоор ээж ч сонгосон шалтгаан юм баггүй. Сэтгэл цагаан, итгэл их, бодол гэгээ тэг хайр одоо ариун гэдэг юм тийм их сайхан сэтгэлтэй, сайн эмэгтэй, сайн ижиг тэг үр хүүхдийнхээ төлөө бүхнийг хийж чадах тийм бурханлаг ижиг заяад тийм. Тэгэхээр танай ижиг тэр талаас нь шинжиж ээж чинь тэр дэнсэнд тохирсон тэр дэнсэнд тохирсон гэсэн цус томлог байхыг шаардж байгаа. Аавын чинь хувьд бол аав чинь дотоод мөн чанар буюу яс чанарыг төлөвшлийг тэгээд итгэл эр зэргийг гэх юм шиг тийм шинжээр сонгож халахсан байх ёстой. Тэгэхээр аав ээж чинь тэр шинжээрээ нийцээд ингээ онгол хүүхдийг төрүүлэх эрхийг гэрлийн бурхтаас буюу бурхтын эцэстээс авсан байна. За тэгэхээр ийм гэрлийн одоо сүнсийг хамаагүй хүн ингээ төрүүлчих юм бол нөгөө гэрлийн сүнс юм чи амархан сэрдэх байхгүй. Амархан нөгөө нэг хар сүнс гэдэг юм уу? Сэтгэлийн хамгаалалт гэдэг юм уу тийм муу үйлдэлцэх юм бодолч юм сэтгэл гэдэг учраас одоо ч хүмүүс тийм аюул гэмтэж байгаа сэвтэж байгаа. Тэгэхээр энэ гэрлийн сүнс чинь тусгай бүр ангуучд агнаад явждаг. Сүнсний мэлмэд их тусч харагддаг. Тэгээ хүнд ч гэсэн их тийм гэрэл гэгээтэй тийм хүүхдүүд бас их өлөн одоо хараг тодорхой байдаг. Тэгэхээр магтаа цагаан ялган хүрчин эсвэл хатаархаад харайлаг хүрчдэг гэх мэт таагүй зүйлүүд төгсдөг. Тэгэхээр гол нь ээж аав чинь нөгөө өөрсдийн сүнсний тийм шинж тэмдэг чамаа ингээд сайхан төрүүлэгдсэн гэх юм уу? Юусараа төрүүлэгдсэн үлээсэн байна. За тэгээд чиний хувьд болохоор за яг ингээд чи яг одоо энэ бүх талбартай ээжүүдэд ямар гэрлийн сүнс илүү төрж байгаа нэг бол шарын шашны бурхтын сүнс илүү төрж байгаа нэг бол алтай бурхтууд буюу алтай мэрэгдийн сүнс илүү төрж байгаа. Тэгэхээр чиний хувьд бол яах ёстой вэ? Энэ сүнс үүрэгтэй сүнс учраас чи юу яах ёстой? Алтай 13 алтай шүтэж явах ёстой. Шарын шашны бурхтын ном эрдэмтдээс суралцаж нэг майж болтгой, мэсмиж болтгой, мэрүүсээр тармиж болтгой мэдтгэл явах хэрэгтэй. За тэгээд гэрэл энэ нэг чамаас дахиад гэрлийн сүнстэй хүүхдүүд төрөх хэрэгтэй. Ирээдүйд хөндлөлтөд өөрчлөгдөх гээд байгаа шүү дээ. За ирээдүйд одоо гэрэл гэдэг юм бид хэлэх гээд байгаа шүү дээ. Хөндлөлтөнд ч одоо нэг буцаад ингээд калорис гэдэг юм уу оюун санааны дороотын зуунаас амьдж бас тийм сайхан нийгэм буюу сайхан цаг үе эртний тэр нөгөө Египтийн бурхтын амьдарч байсан тэр цаг үед Маягийн бурхтын амьдарч байсан тэр сайхан цаг үе рүү хөндлөлтөн угаасаа орж байгаа. Тэгэхээр маш их тийм ийм сүнсүүд олноор төрөн төрхтөө та
хаан шиг хүмүүсээр удамшиж төрөх байхгүй. Гэрлийн сүнстэй хүмүүс гэрлийн үнийг тэгээд гэрлийн үрсийг өсгөж хүмүүжүүлэх илүү чадвартай байх байхгүй. За тэгэхээр тэгж ойлгоно. За алтан усаар шүтэн алтан ясаар ингээ алтан ястай гэдгээ санаж аваа. Амьтай бүхнийг л хайрлна. Амьдрал заяасан бүхнийг энэ орчлон үлдсэж хамтаа зэрэгцээд амьдарч байгаа чиний дайсан гэж бодож байгаа хүн чинь энэ дэлхийд амьдрах үүрэгтэй амьтай төрсөн учраас бас л эвийг сахиж амьдрах хэрэгтэй гэж хэлээ да. За хамгийн сүүлийн сүнс 10 дугаар сүнс нь саран сүнс. Энэ саран сүнс чинь тэнгисийн нэгэн хүнд амьдарч. Өөрөөр хэлбэл саран сүнс хүний бидээр байдаггүй. Нар сарны хооронд зоршгол байдаг. Чихний хувьд дотор манай дэлхийн гэсэн хүнд амьдарч байгаа. Тэгээд энэ сүнс чиний бөөрөөр дамжиж чиний махан бид холбогдож байгаа. Тэгээд тэр их дэлхийн тэр тэнгис сарны тэнгистэй их хүн холбоотойгоор оршиж байгаа учраас саран сүнс гэж чиний сүнсэнд хэлэгдэж ирж байгаа. Тэр бөөгөр дамжиж сарны маш их амин эрчим гал хий шүдэр өндөр гэсэн тэр бүх зүйлүүд ирж байгаа. За тэгээ хүн холбоо гэдэг бас тайлбарлахлаар нөгөө нэгнийгээ бүтээснийг хэлж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл чи ээжтэй их хүн холбоо ээж нь чамд төрсөн учраас чи хүүхдтэй болох юм чиний хүүхд чамтай их хүн холбоотой гэдэг шиг энэ тэнгис болохоор сарны тэнгисээс бүтээгдсэн тийм тэнгис. Гэхдээ энэ тэнгис юу шүү? Гадаргуу хөшөөний гадаргуу дээр байдаг. Дэлхийн дотор байдаг. Дэлхийн хөвгүүд төр чинь далайч байна, тэнгис ч байна, гол мөрнөө бүгд байна. Хөшөөч байна. Тэгэхээр дэлхийн хөвгүүд дотор байгаа тэнгис байна шүү. За тэгээд тэнгисийн сүн тэнгис гэж нэрлэндээ дэлхийн гүнд байгасан сүнтэй гадуур сүн гэж нэрлэдэг. За тэгээд саран сүнсээ тэнхээтэй байлгахын тулд аршаан болгон ус сайн ууж аршаан болгон уснуудаа сайн болгож сэлждэг өсөрч хаад болж өгвөл аршаанууд аршаан сайн ууж хэрэгтэй. Янз бүрийн төлбөрийн аршаан байгаль дээрээс нь авч уусгах. Булгын усанд ч гэсэн шамбууж ус булгын усаагаараа сайн болгож их сайн. Тэгэхээр саран сүнс зүгчрэх байна. За тэгээд чиний хамгийн гол сүнс чи айлын болчихвоо. Сүнс гэрлийн сүнс хамгийн чухал сүнс байна шүү. Өөрөөр хэлбэл энэ хоёр сүнсээ хүчтэй байлгах гэсэн үг шүү дээ. Гэрлийн сүнс хоёр. Тэгэх юм бол энэ хоёр чинь хувь зайны хөдөлчнөр баггүй. Сүнс эцсийн дүн чиний хувь зайны хөдөлч буюу чамайг явах хэрэгтэй энэ амьдрал явах хэрэгтэй замаарч явж хийх хэрэгтэй юм чи хийх сурах хэрэгтэй юм чи сургаж хамлах хэрэгтэй хүнтэйгээ хамлж одоо төрүүлэх хэрэгтэй үсээн төрүүлж явах тэр зам мөрөг чинь хөтэлдэг гол сүнсүүд чинь энэ хоёр сүнс чинь байх шүү. Тэгээ чамд маш их аяасыг гэдэг юм амжилтыг авчрах сүнс чиний хүсэл мөрөөдлийг сонсож ямар хүсэлтэй хүрэх боломжоор өргөж сэтгэж байх сүнсүүд чинь энэ хоёр сүнс байна. За чиний мэрэгжлийг гадаад харилцаа шигсэн мэрэгчтэй асууна. Гадаад харилцаа гэхээр олон чиглэлд багтах байх та. Тэгээд дээрэс нь хоёр дахь мэрэгчлэр биеийн тэмдэг спорт мэрэгчлэр байна. Ийм хоёр л юм болж байна. Мэрэгчлэн гол нь сүнсний өгдөл чинь ингээд уншаатаа санагдсан мэрэгчлэж ирэхгүй бас байдаг юм а. Тэгээд яагаад би ийм мэрэгчлэл эзэмших хэрэгтэй вэ гэдэг чинь эндээс ингээд хараад байгаа. Маш ч олон талт тийм сүнстэй байна. Олон салбарт чи хурж ярьдаг чадвартай байна. Дээрээс нь чи умбас сүнс байна. Дээрээс нь чи маш эртний тийм сүнсүүдийг гэдэг юм эртний мэдлэгтэй аяастай сүнсүүд дахиад дээрээс нь хөндлөлтийг шинжлэх гээд байгаа тийм орон зайнаас ирсэн сүнсүүдтэй учраас энэ мэрэгчлүүд чамд илүү тохиромжтой юм шиг байна шүү. Сүнснээс ч асууж биш хэлсэн шүү. Гадаад харилцааг аль сүнс болсон бэ гэх юм бол хүний сүнс ч сонгож байна. Биеийн транспортыг аль сүнс сонгосон бэ? Сүнс сонгож байгаа. За юм байна. За энэ сүнсийг уншиж. Тэгээд ээжээрээ бас дахиад тайлбарлуулаад заяа. Агуулгам